Өнгөрсөн жилийн үеэд манай улсын эрчим хүчний салбарт тоглож эрчим хүчний хангамж хүртээмж ямар түвшинд байгааг харуулсан билээ. Тэгвэл манай улсын эрчим хүчний салбарын аваарын горим эрчим хүчний хүртээмж хангамжийн талаар Оросын улбаны улсын эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх техник шинжилгээ ухааны төвийн удирдлагууд хүрэлцэн гэж эхний шатны судалгаа хийснээр өнөөдөр холбогдох албаны үндэстэй танилцууллаа. Манай улсын эрчим хүчний үндсэн техник тогтнол Оросын улбаны улсын учраас хүнээр авирал хүний биеийн байдлыг бүрэн онцлох мэргэжлүүд ирж хамтран ажиллаж байгаад баяртай байна хэмээн эрчим хүчний дэд сайд гантулга семинарыг нээх үеэр дурд. Хүрээнд л мэдээж хамгийн гол юм бол энэ эрлийн хамгаалалт нь хэр зэрэг байгаа юм. Энэ автомат өдөөлтийн системд нь ямар байгаа юм. Горим тохиргоо энэ аваарын горимуудын технологиуд нь ямар байгаа юм. гэдэг талдаар л бол 4-р цэцлэгээ станцаар л бол эхний судалгаа бол хийгдэж байна. Судалгааны үр дүнгээр л бол тодорхой төвшөнд л мэдээж боломжийн төвшний юмнууд л байна. Гэхдээ анхаарах, асуух, залруулах асуудлууд байгаа юм. Энэ дээр спешиал үндэсний төвтэй хамтраад Оросын улбаны улсын эрчим хүчний системийн дэргэдэх энэ шинжилгээ ухааны техникийн зөвлөлийн мэргэжлүүд ажиллаж байгаа. Манай эрчим хүчний салбарын шинжилгээ ухааны технологийн зөвлөлийн бас гишүүд холбогдох одоо топ инженерүүд ингээ хамтын ажиллагаанд бол хоёр талаасаа бол бүтэн өдрийн ажил хэрэгч семинарыг ярина. Оросын улбаны улсын эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх техник шинжилгээ ухааны төвийн хийж хэрэгжүүлж байгаа ажилд диспетчерийн үндэсний төв хамтран ажиллаж байгаа бөгөөд 3 шатлалтай судалгаа шинжилгээний ажлын үр дүнд хамтран ажиллах самж бичиг байгуулах юм байна. Эрчим хүчний систем үүссэн аваар саатыг гарсны дараа биш, гарахаас нь өмнө дүн шинжилгээ хийж, анализ хийж, тэр гарах одоо нөхцөл байдлыг судалж үзээд засварлахын тал дээр бол бид нар бол хамтран ажиллаж байгаа. За энэ нь юу харагдаж байна бэ гэхээр хамгийн нэгдүгээрт дулааны цахилгаан станцууд дээр генераторуудын өдөөлтийн систем, за мөн эрчим хүчний системийн эргэлэн хамгаалалт автоматикийн тал дээр, гуравт нь болохоор горим тооцоо буюу статик динамик туршилтын тооцооны төвшөнд энэ одоо асуудлуудаар энэ одоо Оросын улбаны улсын шинжилгээ ухааны технологийн төвтэй бол хамтарч ажиллах энэ одоо шатны ажлуудыг хийнэ. Оросын улбаны улсын эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх техник шинжилгээ ухааны төвийн мэргэжлүүд эхний ээлжин 4-р цэцлэгийн станцын генераторуудын өдөөлтийн системд өгнөлт хийжээ. Өрсөлдөөн дүгнэлт гарч генераторын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, стандартыг хэрхэн хангаж ажиллах, бодит нөхцөл байдал хэрхэн ажил туршилтуудын ажлуудыг зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүстэй ярьж тохиролцсон байна. Манай байгууллага нь бол өнөөдөр Монголын эрчим хүчний системд бол 2-3 саналыг тавьж байгаа. За энэ дээр бол судалгааны ажлыг хийя. Одоогийн байгаа эрчим хүчний системийг, Монголын эрчим хүчний системийг хэрхэн тодорхойлох, байгаа байдлыг тодорхойлох. Одоо дэд сайд гантулга хэлснээр бол одоо хүний одоо эхлээд ямар өвчтөй байна, ямар төлөвлөлтөй байна, ерөнхий байдал төлөвийг тодорхойлж, за түүндэд таарсан имчилгээнийх нь аргачлал, эмийн бол жорыг одоо тааруулж өгөх тийм тал дээр бол судалгаа хийдэг томоохон байгууллага байгаа. За хоёрдугаарт бол бид нар бол энийг эрчим хүчний системийн одоо хамгийн сул цэгийг тодорхойлох байгаа. За тэр сул цэгийг бол хэрхэн устгах, цаашдаа ямар найдвартай ажиллагаанд оруулах тэр талаар судалгаа хийж байна. За гуравдугаарт нь бол бид нар өөрсдийн гэсэн одоо техникийн нөхцөл эрчим хүчний системийн онцлог тааруулсан стандарт нормчлын бичиг баримтуудыг боловсруулах тал дээр бас хамтарч ажиллах чиглэлтэй байгаа. Работа еще не закончена. Оросын улбаны улсын эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх техник шинжилгээ ухааны төв диспетчерийн үндэсний төвөд хамтран энэ ондоо судалгааны ажлыг дуусган цаашид Монголын эрчим хүчний салбарт шаардлагатай стандарт нормын талаар үнэлт дүгнэлт гарган хүний нөөцийн асуудал дээр хамтран ажиллах гинэ. Live TV цэгийн таны хүссэн бүх лайвыг мэрэгжлийн өндөр түвшинд шууд дамжуулна.